Сайн байна уу? Wonder Girls Journey альтраа дугаарт тавтай морин Washington DC хотоос Орика болон Monica мэдчихжээ. Hi. За өнөөдөр long удаан хугацаанд бичээгүй юм шиг санагдаж байна. 2 хоног болсон уу баг? Бараг 20 хоног болчлоо. Бид хоёр түрүүлэн хоног өнжөөж таарсан. Гэтэ энэ удаагийн дугаараар шинэ зочинтойгоо бинчилж байна. Hi. За манай шинэ зочин өөрийгөө танилцуулж сайхан хоолоогоо Октодоор бишрүүлээж. За бэлтгэлтэй. Нэг Йоо нас. Сайн бацхан уу? Амкава нэрсэн байна өнөөдөр. Яа. Amka in the house, babies. За Amka чи өөрөө ингээд баг зэрэг манай ингээд тийм товчхон манай үзэгчдэд өөрийгөө танилцуулбал ямар вэ? За. Аллаас ганцтай. Үхтэй. Би Швейцарт төрөөд тэгээд хотлоод Вау. тэгээд Солонгост амьдарч байгаа. Амкаван Монголын Багнуурын Онгол Багнуур төрж өссөн нэг 10 жилийн дүүргээд оюутан болоо тэгээд амьдарч явсараа байгаад Америкт ирээд одоо жил гарсан болсон байна. 1 жил болж байгаа юм тий? Тийм жил гараа 2 жил болох гэж. Амка эдэн настай вэ? Миний нас ч бараг л навцал та. Би хариулахгүй гэж болохоо. Хариулахгүй ч гэж болно гээ. Би 24-тэй. 24-тэй. Gen Z. Жинзигийн төлөөлөл. Жинзигийн амьдрал ямар байна? Сайн сайхан хоёрт Америкт амьдрал нь ямар байна? Таалагдж байна уу нэрээ? Ер нь. Тийм таалагдж байгаа. Таалагдж байна. Таалагдж байгаа. Би ингээ хаашаа харж ярих хэрэгтэй юм шиг. Доош харж ингээд хоёрын зүгээр ингээ хоолойг сонсч ингээд ярих уу ингээ хоёроо харж ярих уу. Хоёр уг нь бол яг өдөөс нь ингээ жоох ингээ тойрог ингээ хараа сурцсан муухгүй. Тэнгүүд аль нэр нь харж ярих уу тэгээд микрофон ч харах хэрэгтэй ч юм шиг. Яг хаашаа ярих вэ гэсэн мэдэхгүй байна. За зүгээр ойлгож чинь анхны удаа явах болохоор зүгээр. No worry. За бичээгөө жоох ингэ бүлдүүл байгаа тийм. Амар сандраад бүр ингэ. Ийм сайхан залуу очроод сандраад байна. Гэхдээ би бол тэрэндээ бол сандраагүй. Би бол зүгээр олон 7 хоног юм бичээгүүдээ сандарч ий. Би сандраад. Би болтгүй. За Амка тэгээд Монголд их сургуулаа төгсөөд ер нь Монголд Багнуураас хойш ямар сургууль төгсөөд яагаад Америкт ирсэн талаараа жоохон journey-га гоё сонсогчтой танилцуулъя. Би яг 10 жилээ төгсчөөд тэгээд оюутан болтон Royal сургуульд олон улсын харилцаагаар дүүргээд бакалаврын зэрэгээ. Тэгээд тэгэл зөөгч мөгч нийтээрээ жоохон дандаа part time ажил хийж байгаа нэг тогтсон ажил болоод тэр нь би ингээ төгсгөөс өмнө 4 курстэй машин угаадаг байсан аахгүй. Тэгээд нэг машин угаалтай амьдарч ажилладаг байсан. Яг тэгээд байжсэн тэгээд төгсчөөд баг жил гарan машин угаасан ер нь бол. Жил гарan машин угаагаад ерөнхийдөө гэдэг нэг амьдралд яг нэг учраа олохгүй яг нэг ингээ төгсчөөд нэг сонирн байдаг ш нэг ажил яах орох уу яах уу гэдгсэн чинь яг үндэ баг надад машин угаах надад амар амар байсан. Тэгээ мөнгө ч их гайгүй хийжсэн л та. Тэгээ мөнгөний хувьд бол баг олцсон бүх ажлуудаас нь хамаагүй илүү хийжсэн байхгүй. Тийм бүр зөөгч ажиллаас хүртлөө. Зөөгч ажиллаас хүртэл. Бартендерээс хүртэл. Тийм. Машин угаах хэцүү ажил юу юм бэ? Баамсан дамжуулсан. Тий. Ер нь тэгэл машин угаач тэгэл ерөөдөө тэгэл хар ажил гэж хэлэх бас амар дургу маа тэгээд. Зүгээр л ажил юм да тий. Тий. Хэрвээ нууц шуулах яг тэр үедээ чи 1 сард хэдэн мянган төгрөг авдаг гэсэн. Хэдэн сая гэж ярих юм. 2-оос 3 сая юм. Пах нэрнгээсээ юу? Тэр чинь сая би тоглоо сая гэсэн чи нэрнгээсээ 2-оос 3 сая. Өдрийн нэг юу яадаг. Ингээд 16 цаг ажиллаж чинь тийм юм жин ингээ гэж аахгүй өдрөө ерөөдөө.
өдөр одоо нэг машин угаах дунджаар за жижиг нэг суудлын тэрэг нэг 25,000 байлаа гэж бодоход бүтэн угаахын за 30,000 байлаа гэж бодоход тэгээд ер нь бол нэг машинаас нэг ховчилж авдаг. Машин угаалтайгаа шууд нэг угаагч нэг ховчилж авдаг. Тэгээ ингээ хувааж авахдаа тэгээд гар дээр нэг суудлын тэрэг угаахт нэг 6,750,000 ирдгээс маха нэг машин угаах. Тэгэхээр 10 машин угаахад ер нь бол 60,000 байгаа байхгүй. Тийм. 10 машиныг гэтээ нэг машины ерөнхийдөө 1 цаг угаана гэхэд тэгээд 10 цаг ажиллана гэсэн үг байхгүй. 10 цаг ажиллаа тэгээд 60,000. Тэгээд том машин угаах юм бол жоохон олон цаг, жоохон их хугацаатай. Тэгээд шөнө ингээд чейнж угаалга авчдаг ингээд. Машин нөгөө бүх дотор гадар мотор бүх юм заадалж угаадаг. Тэгээд тэрэн дээр байсан. Яа тэгж ажиллаж байхаа үр дүнд тэгэл гайгүй мөнгө авдаг гэсэн юм. Тэгээд ганц би надад бол гоё болоод байсан. Ер нь ингээд Монгол одоо чи ингээд төлөвлөлөө тийм ингээд сургууль зааж штэ тийм. Тэгвэл ер нь одоо тааны үеийн насныхны хувьд яг нэг сургууль төгсөөл ингээд ажил дээр гарахад ер нь бол айгүй хэцүү байдаг үү тий. Одоо ер нь сургууль сурч байхдаа айгүй гоё мөрөөдөлтөй одоо сурч исэн байх үү тий. Тэгэхэд яг ингээд бодит амьдралтай гарсан чи ер нь бас жоохон ондоо байсан байх тий. Тий. Гэтэ би тийм угаасаа тэгээ амбицаа угаасаа алдсан юм байсан юм уу? Яг нэг 2 дугаар курсээс хойш нэг корона гараад тэгээ ковид үеэр тэгэл 2 3 дугаар курс маань ерөнхийдөө нэг гэрээр явцсан. Тэгэл гэрээр явцсан болохоор ингээд сонир байсан. Нэг оюутан нас нэг жоон сонир байсан. Гэтэ нэг гой найзтай танилцаал тэгэл гоё л өнгөрсөлтөө. Гоё өнгөрсөн үзэнд байгаа. Чи нүгсээ их сургуулаа Royal олон улсын их сургууль. Олон улсын их сургууль. Тэр нь хотод байдаг. Нэгдсэн одоо харьяа сургууль гэх юм уу? Яг толгой компани их засаг компани байхгүй. Ерөөсөө би сонсож байгаа юм. За тэгээд яагаад Америкт ирэх болвоо? Ямар Аз цавшаан чанар би ингээд машинаа угааж исэн чинь нэг нарт өтөр. Сартаа шүнж байсан юм мэдгүй. Тэгээд нэг машин угаагаал амьдрал явж исэн чинь манай ах ихч хоёр, миний төрсөн ихчтэй хүргээ ах хоёр маань морь циркч юм байна. Циркч юм байна. Тэгээд жүжигчин мэгчлээ. Тэгээд Америк явах нэг project өгөөд. За тэгээд амка болно нэг жоохон гадаадд хэлмэлтэй. Наач уулна очивол хөл гараа болоод гайгүй явчих واخа. Гэл тэгж ярьж байгаа над нэг санал тавиад нэг цагаан сар яг тухай цагаан сар болчихсон юм. Тэгээд цагаан сарыг уулзахдаа Америк явах уу гэж асууж ахтан. Би яг ингээд тэгж анх асууж ахтан би ингээд яг бодчихсон. Яг тэгэхээр би ч бас ингээд төгсчөө жил гарan бас ингээд машин угаагаад тэгээ машин угаалгахтаа бүр ингээд машин угаалгын захирал ах надаа ингээд хувьцаа эзэмших тийм санал мал тавиад нөгөө өдрийн гайгүй ажиллаад хахаар өдрийн тэр машин угаалгаа олж байгаа орлого 1% юм уу 2% ч юм уу одоо өхөөрт над өхөөрч юм уу тэ өдрийн өдөр болгон өдрийн орлогоос нь тэгж авах ч юм уу. Тэгээд ер нь тийч нэлийн тогтцсон байсан байхгүй. Тэгээд над ч гэсэн тэгэл гадуур дотор би өөрөө их яваад байдгүй. Тэгэл тэгэнгүүт яг машин угаалга дээр амьдрал ажиллахад надад бол тэгэл жоохон мөнгө хураагаад. Гэхдээ яг мөнгө хураагддаггүй л байсан л та. Ар гэрний тэрээгээд санхүүгийн асуудал, гэр бүлийн санхүүгийн асуудал бол хасах 100 сая руу орцсон байхгүй. Тэгэл тэгэхэр чинь яг тэгээд миний мөнгнүүдээ бүгдийн наад билгоо явуулаад өөр машин угаалгах юм айлж юм байл нэг болгоод байсан. Тэгэж баг уг нь болохоор Багнуурах тэгээ хотод ахтаа болохоор туризм байранд амьдардаг байсан юм. Хотод тэгээ баг амьдраагүй дүр гэж байхгүй тий. Ер нь бол тий. Нааша цаашаас биш нөгөө орон нутгийн хөлт болохоор эхлээд хамаатныдаа ингээд амьдарч үзсэн чинь ингээд угаасаа бүгд л мэдчихвэл хамааттай амьдран тий. Тэгээ тэр ингээд ногоо айлтай айл байсан. Ногоо айлаа. Үгүй ногоо хоолтон. Ногоо хоолтон. Веган. Яг веган байсан. Гэтэ амар гоё л байсан л та өөртөө яг ингээд скетэн гаралтай тий. Тэгэл аав ихчинд байсан аахгүй. Тэгээ аав ихч маань өөрөө шашинтай. Тэгээд ингээд ногоо ол иддэг. Гэтэ би ихний тасгүйсэн. Тэгээ сүүлдээ 2 сар болоод ирэнгүүтээ ногоо ол амар гоё юм. 2 сар гэдэг чихлээл ногоо ол нэлээ хэсэг орцсон байсан тэгэл. Наач яг нөгөө шашинтай тэгээд тэгэл явж байгаа нөгөө тий. Нөгөө яа сар би юу гэж нэрээ нөгөө шинэ үеийн нөгөө Ариуна гэдэг нэг жүжиг өгдөг шүү дээ. Тэрнээ их чин гэгэрсэн. Яг тэр санаанд ороод байгаа. Ихтэй би чи манай нэг яж. Чи гадгаар манай аав их чи. Яг тэр
орж шашинтай холбоотой ногоо хоолно ингээл ингүүтэл нөө гэж бодлаа. За тэгээд Америкт ирээд амьдрал ямар байсан бэ? Чи тэгээд одоо ер нь бол нэг аялын визтэй ирсэн байна шүү дээ, тий? Одоо морь унд сурсан гэсэн. Би Яасан гэсэн. P3 ундаг байсан билүү дээ барыг. P3 гэдэг нэг перформер гэсэн нэг тим визаар орчихсон байхгүй. За. Одоо нэг хамтлагаараа ингээд Тий. Одоо үзүүлбэр үзүүлдэг хүмүүсийн одоо визийг орчихсон. Тэгэл орж ирэл. Яг циркээр хурж ирээд ингээд орж ирсэн чинь нөгөө тэр ингээд 30 за тоог нь хэлээд яах юм. Тэгээд нэлээ олуулаа ер нь ирээд. Тэгээд нэлээ олуулаа ирчээ тэгээд жоохон менежментийн хувьд жоохон асуудалтай байсан гэх юм уу. Хурж ирээд бидний ингээд тоглох талбай маань яг олсон л доо. Гэхдээ бэлэн биш байсан. Бидний амьдрах газар маань бэлэн биш байсан. Нэгдүгээрт хоёрдугаарт би ер нь жоохон санхүүгийн асуудлаас болоод юм бид энэ project. Гэтэ 2 удаа ингээд амжилттай тоглолтоо хийсэн. Virginia Horse Center дээр бид нэг удаа амжилттай хийсэн баг 5,000 хүн үзэгчтэй. Тэгээд тийчээс монголчууд нэлээ 200 гаруй монголчууд ирж үзсэн. Бас бидний. Тэгээд тэр чинь одоо 20 юу лээ би ч жил гарсан болж байгаа гэхээр тэр үед одоо 22 оны өмнөх наадам дээр. Яг тэр морь үзүүлбэр орж ирсэн шүү дээ. Тэрэн дээр яг манай хамтлагийн хэрэгцээс аахгүй. Тэгээд 5,000 хүний үзэгч 5,000 хүн үзсэн гэдгийгсэн шүү дээ. 5,000 суудалтай. Зүгээр тийм том талбай байхгүй. Суудалтай талбай. Гэтэ яг нөгөө нэг Америкч нөгөө нэг ягаа морины уралдаан ингээл айгүйх нөгөө боцоо гэдэг шүү дээ. Тэр бүр Horse Center амар том байсан. Тий, угаасаа тэгсэн бах те. Тэгээ дээрээс нөгөө монголчуудын амар сайн морь ундаг бараг л тэгдэг шүү дээ. Ингээд Монголоос ирсэн гэдэг юм. Чи морь ун чаддгүй гэ. Би ерөөсөө хичээлдээ явдаг уу гэдэг. Бараг тэгээд шүү дээ. Би ганц л одоо морь унсаг л. Оо чи бараг л монгол биш юм байна хооны өрөөддөг гэсэн. Тэгээд энэ чи ирээд амьдрах газар хоол унд энэ төр юм жоохон хэцүү байсан байгаа тийм тий. Тэгээд ерөнхийдөө тэгээд төд бодлого тэгээд ямар компани хариуцж тэр мөрийг нь бол их ярина. Тийм компани яах вэ? Гэтэ чи болохоор одоо тэгээд хоёр яг амжилттай project хийсэн гэдэг чинь шүү дээ. Тэр нь зөвхөн Virginiad одоо бидний байгаа энэ газар хийсэн юм уу? Эсвэл ингээд Америкийг ингээд тойрсон юм хийсэн. Эхнийх нь Virginia Horse Center тиймгүүтэй, хоёр дахь нь Америкийг тойроо хийсэн юм гээд. Манай их чи ерөнхийдөө тэгээд Monaco битээр хамт ажилладаг нэрээ. Тэгээ Monaco тэгээд Amca-гс ороос мундаг залуу. Тэгсэн чинь хэсэг би ингээ ихчтэй хамт амьдарч байгаа байхгүй болцсон шүү дээ. Ихчнийг харагдах болцсон шүү дээ. Тэгээд нэг хэсэг хугацаанд гарч ирсэн шүү дээ. Тэр үеэр аялын тоглолтонд авчихсан байна. Тэгээд би энэ чинь үлдсэн. Тэгээд ахыг ч ингээ босод хэсэг бүлэг ингээ хамтлагийн хэсэг бүлэг ингээ хүмүүс ингээ бөөнөр тойроо аялал хийгээд юу нь бол Америкийн хүндлэлт болсон дөө бүгдээ. Бас гоё л шүү дээ тийм мораа. Гэхдээ бас нэг бодлын хэцүү хаа тэр чинь нөгөө нэг тийм ер нь бол маршрут тийм ингээл бүх зүйл байна шүү дээ. Монголоос тийм мораа авч ирнэ үстэй. Аагүй шууд энэ ч байгаа бид нар нөгөө Mustang адуунуудыг сургаад бүр тийм энэ нэг Kenny Harlow гэдэг энэ чинь одоо 4 цагийн зайтай одоо бидний байгаа газраас 4 цагийн зайтай нэг жоохон хөдөө газраас аахгүй. Тэгээд тэрэн дээр бид баг 23 зэрлэг Mustang адууг тэр юм ямар ч имэл хазаар ингээд амсч ингээд амлж байгаагүй тийм адуунууд байгаа байхгүй. Бид нар яг 2-7 хоног төр 20 Mustang-уудыг бүгдийг сургасан. 2-7 хоног. Тэгээ 2-7 хоног төр бүгдийн бүр яг циркийн номхон морь болгоо бүгдийг үзүүлбэр хийдэг болоод. Яг тэр дундаа бас саад бишл өзөндөө гарч ирсэн л та. Хүмүүс бэлтгэх авч ирсэн. Тэгэж их шахуу биеийн бэлтгэлийн хажуугаар ингээд давхар ингээд морд үзүүлбэрийн бэлтгэл ингээд тоглолтын ингээд ерөнхийдөө програм гэл юмнууд ингээд явсаар байгаа. Нилийн амар их ядаралт өгж исэн бүгдээр мордууд маань өөртөө нэгт ингээд цуцаад ном хорчиж байгаа юм бас. Тэгээд бид нар бас өөртөө ингээд цуцсаж байгаа байхгүй бас ерөөдөө бэртэл морноос уунж муунах үзүүлбэр хийж явахдаа алдаж малтах ч юм уу биеийн хувьд жоохон бахардаж ирж исэн. Нилийн тийм хүнд нөхцөлтэй болж ирж исэн. Тэгээд тэрнийх нь нэг нь би нуруу гэмтэйгээд Америк тэр эхний 7 хоног дээр нуруу гэмтэйгээд нурууч явж. Чи тэгээд өөрөө уг нь болохоор яг тийм жүжигчин мэрэгжлэхөө морины циркэд өмнө байж үзээгүй хэрнээ зүгээр л ахиж байсан юм. Тэгээ өмнө би хамгийн анх ихчтэйгээ хамт эхлэхэд нь хамт явжсан байхгүй. Тэгээ би морин цирк руугаа нэг буцаж нэх ороогүй. Ерөнхийдөө ингээд
морин циркт ингээд багадаа ингээд нэг 100-ны турш ингээд байж байгаа. Тэгээд буцаж ирээд буцаж морин цирк руу яваг байхгүй. Би за би ер нь цирк жүжигчин гэж яхаар ном хөөд юм уу гээл. Тэгээл нэг сургууль мургуул хөөгцөлтөл явсан доо. Төгсөл. За тэгвэл Америкт ирсэн байна. Их ч хоёр ч юм болохоор ингээд Америкийг төрөөд аялаад явцсан юм байна те. Одоо Монгол руу буцсан нь ойлгож байна. Тэ буцсан. Чи болохоор үлдсэн те. Тийм би үлдсэн. Тэгээд одоо P3 визагаас чи яаж Америкт үлдэх одоо арга чаргыг олоо. Одоо яагаад үлдэх сонголтыг ер нь хийв. Тэ үлдэх сонголтыг яагаад хийсэн бэ гэхээр угаасаа анханасаа ер нь бол үлдэх гэж ирсэн. Анханасаа ер нь үлдэх гэж яагаад тэгэхээр нөгөө түрүүн нөгөө дурдсан штэ. Арга гэрийн нөгөө санхүүгийн байдал жоохон тийм хорстмол байдалд орж байгаа баг хамгийн эцсийн барианд нь одоо хүүгээ наашаа явуулах байсан юм уу? Хүүхдүүдээ наашаа явуулах байсан юм уу? Тэгээ би одоо ийчээд тэр хүнд дүүргийг хүлээж аван амлж авч тамлан зовоод тэгэл ажиллаад айлын хүү гэдэг утгаараа. Тийм тэгэл стил байжлаа. Чи айлын дунд айлын том доороо хэдүүлээ. охин дүүтэй доороо нэг охин дүүтэй дээр нэгчтэй. Айлын эр хүн шүү дээ тий. Тэгээд тэр үүргээ гүйцэтгэл ямар мундаг явчих шүү дээ. За чи одоо тэглэж та ингээд Монголоос болохоор ямар ч юм арга бараг чарга байхгүй байж байгаа энд ирчлээ гэл одоо ярьж штэ тий. Нэг л одоо боломж нь ялаа гэдэг чинь. Монголоос ирэхээс өмнө чи Америкийг юу гэж төсөөлж байсан? Одоо яг Америк жил гараа амьдраад чи одоо Америкийг юу гэж харж байгаа юм гэдэг. Мөнгөөс бас ажиллах боломжтой юм байна уу? Ер нь тий. Тийм тэрнээс өмнө болохоор нөгөө Моникагийн асуулт нь эхлээд нөгөө яг ингэж яаж төсөөлжсэн гэдгсэн шүү дээ. Ер нь бол амар төсөөлжсэн. Ер нь амар гоёор. Яг гоё л байгаа л та. Нэг бас нэг муухай ч юм алга. Гэхдээ анх ингээд би нөгөө багасаа нөгөө YouTube дээр одоо ингээд мэдэн штэ бөөнөр Cartoon Network, Nickelodeon эдрэллийн хүмүүжүүд би англиар баг тэгж сурж байгаа байхгүй. Ер нь бол Cartoon Network, Nickelodeon-с л ингээд англи сурж байгаа ш. Тэгэл яг тэгжил төсөөлж байгаа юм чи Nickelodeon тэр iCarly энэ төрөг үзчихэл яа за Америкт яг ингэж л амьдэрдэг тэр нөгөө The Theory of the Big Bang энэ гэл тэ нэг Friends-ийг үзээл тэгэл за ер нь Америк яг л ийм л газар юм байна гэж бодвол тэр төсөөлөл амар өндөр ингээл ирсэн чи бас нэг жоохон сонирхол байсан надаа. Чи ч уг нь болол айлалах уг нь хамгийн гайгүй том хотод нэрчээд байгаа ш Вашингтон DC нэрчээд байгаа юм. Надаа нэг жоохон нэг би анх яж нөгөө эхний сар нөгөө цирк имплэл хийгээд нөгөө айлын тэр морины нэг horse training-ийн тэр хүний нэг backyard-д амьдчихсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд тийчээ бүр ингээд зүгээр л зилүүд газар баг амьд амтаа харагдахгүй заяа бүр ингээд битүү ой модон дуун зүгээр дэлгүр мэлгүрлэн 40 минут машинтай явж мавж очиж мөчдөг заяа. Тэгэл би за жоохон Америк жоохон сонин газар уу юм уу гэтээ хөдөө байгаадаа мэдээдсэн ч гэсэн тэ нэг Америкт ирсэн мэдрэмж юусэн авахгүй байж байгаа анх яг Arlington руу ингээд орж ирээл. Би бүр шоконд ороод бүр ингээд шоконд ороод бүр ингээд гэрлэн дохио мөхөө нүртэл надад сонин санагдал ингээд энэ одоо яв гэдэг юм уу зогсон гэдэг юм уу нэг сонин гэрэл асчаад энэ одоо гин замаар чи би одоо гарах юм уу яах юм аах юм. Тэгэл бүх юм л амар шинэлсэн л та. Яг төсөөллөөс энэ нь бол давсан. Эхэндээ ингээд би ингээд тэгэл ажил хийгээл хуржээл Ардтан дот хурж ирлээ. Кармандах мөнгө дууссан. Хамгийн дөрөнд юу гэстэй ажил олох хэрэгтэй тэгэл тэгэж явсаар байгаа мага л жил гарan өнгөрчиж. Ер нь яг ажлаа арай гэж олоод тэгэл жил гарan болвол одоо л яг ингээд кармандаа жоохон мөнгө хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ жил гарны дараа арай нэг гэр орноосоо нэг гарч мардаг болол. Энд ийш тийш нэг явж үзмээр санагдал нэг хаяа нэг ганц л удаа нэг гадуур нэг өөртөө зөөрөж хоолны жоохон Hard Rock Cafe. Тэр бол best байсан. Манай оюукагийн бас мөрөд байсан тэгээ. Сорогтой тогтоорсон. Тийм. Би Монголыг Hard Rock-т ажилладаг байсан байхгүй зөвчтгсэн. Тийм. Гэтэ Hard Rock ч байдаг бахаа. Тийм, одоо баг 2 байна уу? Сүүлд нэг нэгдсэн үү яасан? Hard Rock байсан. Нөгөө нэг юу гэдэг шээ нэг нэг юм залуу ад залуу ингээд stop sign гэдэг штэ. Одоо зогс гэсэн нөгөө замын хөдөлгөөнд оролцож явахдаа зогс гэдэг тийм нөгөө тэмдгэн дээр зогсоогүй ингээд яваад гисэн гинэ. Тэгсэн хойноос ингээд цагтаа ингээд нөгөө нэг цагтаа зогсоосон гинэ тэр машиныг. Тэгсэн чинь
цагтаа ингээл чи нөгөө зогсгсон сайн дээр юусоо зогссонгүй штэ гэлсэн чинь so I don't know English гэж хэлсэн. Тэсэн чи үгүй энэ чи ингээд stop гэж бичсэн бас I don't know English. Гүрээсээр гарч тэгтгүү гараад. Тийм би тэр бичлэг үзчихсэн юм тий. Тэгээ чи тэгж штэ. Яг яв гэдэг байгаа тэгтгүү зогсгоо байгаа гэдэг. Уг нь бол улаан ногоо гэсэн хоёул байгаа штэ. Тэр чинь ингээд амар сонь зөө ингээд. Улаанаар яв гэсэн тэмдэг нь ингээд алхаж байгаа тэмдэг нь асангуудаа. Ингээд цагаанаар зогсно ингээд байгаад зоохгүй. Би бүр ингээд цагаан өнгө дээр хүн чинь уулна хүн яваад улаан дээр зогсоол зүгээрстэй. Нэг би бүр ингээд гайхаад мэдгүй нэг сонир гэлэн тохиолсон. Би ингээд нэг тэмдэг өнгө хоёр нэг амар зөрчилдөөтэй байсан байхгүй. Тэгээ би бүр яв гэдэг юм уу зогсон гэдэг юм уу ерөөсөө ойлгохгүй. Тэгээ хүн амьтан гарахын хүлээж авалт гарсан даа зам. Энэ дэрдээ хамгийн анхны ажил нь шууд Арлингтонд ирэл Шууд чулуу байсан. чулуу. Тий. Чулууны ажил хийсэн. Шууд чулууны ажил хийсэн. Энтхтэй чулуугаараа бол бацсан штэ. Тийм Чулуу лээ. гэдэг нь болохоор нөгөө чулуунд тавцсан одоо нөгөө нэг marble яг энүүгээр ингээд хариуцсан бүх юм хийдэг штэ. Тий. Галтогооны нөгөө чулуунд авцсан гоош нөгөө том ширээний нөгөө чулуунд авцсан авцсангууд шүү дээ. Тэр мөр байгаа. Бүгдийг нь хийдэг. Тэгээд монголчууд угаасаа амар бацсан байлээ. Тийм л. Угаасаа жоохон хэцүү, ажил нь айгүй хэцүү. Энэ чулуугийн чинь тэгээл нөгөө нэг өргөж одоо байршуулахаас ахуулаад тэр чинь айгүй хэцүү байгаа дээ. Тэгээ нуруу мууч ангайгүйс юм уу чи нуруу хөгжлүүл чадсан юм уу? Тэгээ яг нурууныхаа асуудлаас л ер нь бол чулуугаа байсан. Тэгээд чулуу өргөн гэсэн үг үстэй ч одоо. Тий. Тэгээ надад ихтэй яг үндэ тэр чулуу молоо яг үндэ бүр маш амархан байсан. Миний нөө жоо нуруу нэг асуудалгүй байсан бол ер нь бол баг хийгээд авчгаар л ажилласан гэсэн. Яг л тэр би өөрөө Монголд ингээд барилга янз бүрийн дээр ингээд байж үдсэн болохоор энтхийн ажил нь бүр үнэхээр л амархан. Надад бүр ингээд одоо хүртэл миний хийж байгаа би одоо суши шеф. Тэгээд одоо хүртэл миний хийж байгаа ажил надад ерөөс хэцүү санагддаг ерөөс. Ямар ч урт цагаар ажилласан нэг тийм Монголд нөгөө машин угаалгад нөгөө тэгж мэдгүй нөгөө 2 3 жил машин угаагаад тэр нөгөө амар ажлын юу ингээд суудсан гэж бодоод байдیں۔ Тэгэхээр нөгөө юу ч нөгөө нэг тийм амар хэцүү санагдаад байсан гэсэн үг юм дээ. Ерөөсөө Ачаал таас урсан. тийм мэдгүйгийн л хэцүү байгаа юм чи. Энэ жоохон мэдгүй, жоохон зарим нэг юмтай жоохон нэвтрэлцгүй. Би одоо анх суши одоо ингэ сууж байхдаа хамгийн анх саалман гэж юу гэдгээс л эхэлж байгаа байхгүй. Саалман гэж ямар загас байдیں۔ Монголч ч юм бас яг гэр бай та нөгөө бид нар чинь байнгын өдөр тутмын нөгөө загас иддэг хүмүүс биш болохоор саалман гэж одоо монголоор ямар загас вэ? Мэдгүй. Би одоо л тийм гэсэн яргаа маа гэсэн. Болооч сушишээ байж. Гэхдээ би монгол хүмүүст ингээд саалман тайлбардаг шүү дээ. Тийм ээ. Гэтэ одоо амка айгүй мундаг заяа. Одоо яг жил гарan би бас одоо ажилдаа ороод ирнэ жил гарan болж байгаа штэ. Тэгэхэд яг амка дөнгөж яг хэлжсэн л ах те. Тэгж яхад одоо айгүй мундаг амокаса хүртэл ер нь бол хийх боломжтой болцсон байгаа. Хийвэл өөрөө хийчин. Гэтэ өөрөө жоохон зайс хийгээд заримдаас хийх болох те. Тэрний үед юм. Үгүй шүү дээ би хоёр хийсэн шүү дээ. Хийцэн ойлгож байна. Тийм уусаа хийж чадсан. Амокаса гэдэг нь болохоор ингээд нөгөө нэг курсоор ингээд хийгддэг. Тэгээд ингээд за амка хэлбэрлэж Ондаг шефүүд нэг хийдэг юм би. Тий. Одоо бүгд нүдэ янаа төсөөл. Тэгж энэ ингээд суши баарны яг ингээ урд сууч үйлчлэгч нар яг ингээд суши шефнийхаа гараас нь ингээ хоол иддэг шүү дээ. Суши шеф нар яг ингээд тодорхой ингээ хэмжээтэй суши шеф ерөнхийдөө омакаса гэдэг нь яг утга учир нь ерөнхийдөө ask the chef те өөрөө яг юу идмээр вэ те. Яг тэрийг ингээ шефтэйгээ яриад шеф чи яг ер нь бол яг хүний амталмаар байгаа амтыг гаргахыг хичээн. Гэхдээ бас ингээд өөрөө яаж өгмөр байгаа өөрийнхөө хэв маягаар ингээ хүснээрээ ерөөсөө бүх юм ингээд шефийн сонголтоор явагддаг тийм курс хоол тоххой. Одоо нэг урдчлан бэлдсэн зүйл биш. Яг тэр үедээ ингээд яг үнтэй. Яг тэр хоолнд зориулж загас багс бүх юмаа бэлдэнэ гэсэн. Яг тэр хүнийг хооллохын тулд. Тэгэхээр ер нь бол бас ингээд суши шеф ингээд болоод явж байгаа тохиолдолд бол нэг жил мөлийн туршлагатай хүмүүс бол тэрийг аль хэвчээ хийгээд барих тийм хэмжээний юм бас биш тий. Тэгэхээр амка бол айгүй тийм юмыг айгүй хурдан ингэж нөгөө нэг хүлээж аваад айгүй сулах чадвар нь айгүй мундаг юм байна гэж би ер нь бол харсан. Амка надад анх ингээд 4 ингээд классыг яаж барих уу гэдгийг зааж өгчээсэн гэж. 5 класс уу? 5 юу за 5 юу би одоо 4-ийг ярьж байгаа шүү. Яг ингэж дунд нь ингэж авчуулаад ингэ өргөдөг. За яг. Би ч бас өөрөө зөөгч мөгч байсан болоход гээд. Амка надад нэг юм сонирм байна. Одоо ингээ гурлаа чиний ингээ заяа.
хийжсэн бүх ажлуудыг заяа богиножсэн үзчихсэн бүх ажлуудыг чинь ажиллаа дурдтаа бүр ингээ багаас ахуулаад одоо хүртэл яг ямар төрлийн ажлуудыг чи хийжсэн бэ 22 хүртлээ. За бүр ингээ багасаа эхлэе гэж бодоход миний хамгийн анхны ажил юу байлаа? Ер нь бол ингээд автагаа их юм хийж эхэлсэн юм уу? Тэгээд за эхлээд за шууд толгонд орж байгаас эхлээс л явчих. За апт хоёр ингээ гэрийнхээ хашаанд ингээ блог үйлдвэрлэж исэн цемтэн. Блог үйлдвэрлэж исэн. За тэгээд сарвч хийж исэн модны одоо мужаан гэх юм. Хүмүүст одоо сарвч хийж өгдөг. Тийм. Манай аа маань өөрөө юм мужаан янз бүрийн тийм юм дээр амар өөрөө хоббитой тийм дуртай юм баггүй. Тэгээд юу аавыгаа дагаад аавтай хамт юм хийсээр бол аавын багж ашиглаж сурах гэх мэтчлээ. Явсараа за модны мужаан. За тэгээд үйлчлэгийн салбараас одоо рестораны салбар уу тий. Тэгээд за угаагч. За арай чи үйлчлэгч хийгээгүй. Зөөгч. Бартендер. Тэгээд бариста нэг удаа нэг хальт хийж үзсэн. Кофе бариста. Тийм баристаны хальт хийж үзсэн. Тэгээ за машин угаагч. Циркчин бас байсан. Тийм циркчин байсан. Чи ч бас бүжигчин биш үү? Барилгачин. Тэр чинь яг ажил ажиллаж хийгээгүй. Тэр чинь бас багын л. Тэгээд өөр ч нэг ажил. Тийм суши. Чулуу. Тэгээд тэр чинь нэг барилгын ажлууд бас ингээ барилгын нэг ерөөхдөө туслах ахуулаад бас ингээ эхэлтэн шүү дээ. Ер нь л тэгэл Улаанбаатарт байхад угаасаа тэгээ сандууд орж өдрийн 50-аар нэг хэдэн цаг ажиллаад өгөө гэх тэр хүртэл гэх. Тэгэхээр өглөө 10-аас орой 6 болтол гэдэг ч юм. Тэгэл за гээ тэгээд нэг 50k-гийн алтар хичээл явдаг гэсэн юм. Бараг 11 ажил шүү. Тийм 11 төрлийн ажил хийгээд үзсэн. За Моника тэгээ нэг Солонгост очиод байшин барьжсэн юм. Очиж Солонгост байсан юм уу тий? Тийм Солонгост нэг манай аав нэг Солонгост ингээд байжсан байхгүй 5 жил гарсан байсан. Тэгээд аав дээрээ нэг очиж очингоо нэг Солонгостой барилга дээрээс ажилт өгсөн. 12. За Моника багасаа яг ямар ажил хийсэн? За яг ажил гэхээр гоостэй. Мөнгө олдог гэсэн үг шүү дээ. Би бол За зөвшөө ажил дуусаагүй. 12 за нэм яриад үз. Би дадлага хийж явахдаа нэрээ YMCA-ийн нэр оролцогч ингэ байсан нэг сайн дурын ажилтан гэх юм уу? YMCA мэдгүй. Нөгөө YMCA. YMCA. Одоо тэрэнд чинь одоо байсан бохгүй юу тий. Тэр нь сайн дурын ажилтан байсан. Тэр нь юу хийдэг ажил юм? Сайн дурын ерөөсөө сайн дур хүмүүлгийн ажил гэх юм уу? Хүмүүлгийн ажилтан тэгээ тэнд дотор чинь Япон нэгтлэн гэл янз янзын хүмүүс байна шүү дээ. Менежер гэл. Тэр бүгдний юм ганц юм. Тэгээд ЗБ хийжсэн. Resort-ийн ЗБ хийжсэн. Тэгээд за одоо болооч. Би баггүй байна. Нөгөө Аас номхон даалаа ингээд зүүн бүсийн хамгийн том брокер офис нөгөө Remax үйл хөдлөлийн нөгөө Remax нөгөө оффист ажиллаж байсан. Тий. Янз төрлийн 24 хүн настай гэж байна. 15 6 төрлийн ажил. Гэтэ би нэр ингэж тоолж байгаагүй юм шүү дээ. Ямар сайн юм. Гэтэ ямар гоё байгаас тэ ингээд чи ингээд тоолоод өөрийгөө бас айгуугаа ингээд өөртөө бахарах. Ямар сайн юм бэ? Нэрэл тоолж байгаагүй юм шүү. Амар Thank you. Гоё асуулт байлаа. Тэгвэл ямар ч юм чиглэлд орсон гэсэн чи юм хийгээд ингээд аваад явчих чадaltaа. Уусаа амка ингээд яг хүмүүс шүшээ хийж үзэж байгаагүй ингээд шеф гэж хахад надаа вау ямар хүн юмыг хурдан суртын гэж бодож ирсэн аахгүй надаа өөрөө. Хамгийн анх Моника битээр ингээд подкаст эхлэгээл зочдуудынхаа нэрийг листийн гаргаал яаж хат манай Моника Амка гэх надад хэлээдсэн. Амка юу айгу авьяастай дээрээс. Амкаг оруулсан шүү гээд хамт ажиллаж байгаа хүмүүс л орой харахгүй мэдчихсэн байна. Тийм. Би ч гэсэн айгу амкаг өнөөдөр айгу ондоо өнцгөөсөөс харж үзчихээн. За тэр ажил мэжлэр өрсөлдөх яах вэ? Одоо биш уусаа гайхгүй би ясны дотроо ингэ бодож үзчихлээ. Миний баг 5-аас илүү гарахгүй гэдэг. Тийм. За одоо тэгээд Амка Америкт юу хэр удаа гэж бодож байна? Одоо ер нь ирээдүйн төлөвлөгөөч юу вэ те? Хаах уулын ерөөхдөө нэг хар гэр өөрөөс нь гаргах чаад өөр нэг ганц хоёр мураачаа буцд юм уу гэсэн бодолтой байсан. Тэгсэн чинь ингээд жоохон математик тооцоо гаргаад нэг ороо суулаа. За. Тэгээд тэгсэн чинь нэг л болж өгдгөө. Тэртлээ бас өөрөө нэг олон жил болох гээд байдаг. Бас нэг 4-5 жил болчих гээд байдаг.
Тэгэхээр ингээд 4-5 жил 2 орон зүгээр нэг материалыг байр машины төлөө зүтгэж яхаар би ингээд зүгээр ингээд өөрөө хөгжий. Нөгөө баг багт нөгөө ингээд үзэл сонсч хардаг байсан нөгөө Америкийн одоо кино гоё контент өгдөө шүү дээ. Яг миний хажууд байгаа гэж бодвол. Тэгэл би ингээд яг тийм бодол ороод ирсэн чил ингээд жоон задарч эхэлж байгаа байхгүй. Нэр ер нь ингээд яг би яг ямар газар чээд яг хаашаа буцаад явах гээд байна те. Энд боломжууд юу вэ гэдгийг ингээд харах гэж аим хичээсэн. Тэгээд би өөртөө өмнө ерөөсөө хийж хөрөнгө оруулалт хийж байгаагүйгээ ерөөсөө ойлгоо. За Америк бол ерөөсөө миний өөртөө хөрөнгө оруулах хамгийн том хөрөнгө оруулах нэг газрыг Америк ингээд болгоё. Ер нь ингээд цаашдаа ингээд өөр арга замуудыг хаяа гэж бодоод нөгөө жоохон судалгаа хийсэн чинь маань сайн саяхнаас яг тийм хүн бодлоо удааг байсан чинь маань сая одоо 2 сард болох ч байгаа Funnel Hacking live event болох ч юм лээ. Тэр нь болохоор ингээд дэлхийн хамгийн том бизнес конференс байна. Бүх одоо долларын төлбөрийн санхүү их том Ахуусаас ингээд хувийн үйлчлүүлсэн одоо Лас Вегас болох юм байна 2 сар. Тэгээ тэрийг $1000 гэсэн шүү. Тэгээ тэр нь $1000 гэсэн шиг. Тэгээд буудлын бүх юм тустай нислэмслэг. Тэр хэмжээний өөртөө одоо үнцэн тэлээ. Тий. Гэтэ хэдэн хоногийн сургалт хийлээ? Амка надад 4 хоног явсан. 4 хоногийн сургалт. 4 хоногийн сургалт. Гэтэ бас нэгсний ингээд нөгөө mind blowing гэж нэг болдог штэ. Нэг юм амар тийм юм баян юм хүмүүстэй ингээд нэг 4 хоног ингээд байгаад үзгээ. Яг тэр хүмүүс чинь ингээд бидний ингээд байнга ингээд дээшээгээ хардаг тэр пунктон гэж хардаг хүн чинь нэг 4 хоног яг цог сургалтын сухаар ямар байх вэ? Яг энгийн хүн бид нар шиг ингээд бас л хүмүүс байгаа л дээ. Тэр мэрийг харах байх гэж би бодож байна. Амка надад цуг явъя гэж тэгсэн. Би тэгээд би бодоод Лас Вегас 2 сараа гэх. Тэр хүмүүсийн Би бас яг анх яг тэгж бодсон. тэр хүмүүсийн 12 жил хөдөлгөөсөн туршлагыг $1000 авах боломжтой гэсэн. Аахгүй тэр цаа тэгж бодох чинь. Нэг бодлоо юм. Хин тэнцэн нөө Russell Brunson лөө тэр ингээд Unleash the Power Within гэдэг нэг тэр нэг сургалт явуулдаг нэг өөрхөн ингээд хүн тархиа яаж майндаа яаж өдөрдөж чадах вэ гэсэн нэг тим сургалт ингээд явуулдаг. Тэр нь бүр амар тэрний сургалтанд суусан хүмүүс галан дээр алхаж чаддаг гэл. Өө ёо Майндаа. Тийм майндаа ингээд бүрэн өдөрдөж тим сургалт Монголд ингээд явд. Тэр чинь ингээд яг хүмүүс ирэх юм уу? Ирнэ. Тэр хүмүүс сургалт Монголдаа тавихгүй. явал та. Энэ хувийн үйлчлэл болон бизнесийн тал амьдралын бүх юм энэ бол үнэхээр life changing moment байх болов гэж би төсөөлж байгаа. Чи хоёлаа Флорида явал $1000 хүрчил ирсэн шүү дээ. Би бас Флоридо явал тийм юмд ингээ мөнгө үрж яхаар яг ийм юмд үрэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Өөрсдөө яг яа гэсэн те. Нэг бодлын яг тэр бол мөн. Тэгээ чи ер нь тэр юунаас сургалнаас юу илүү амар хараа. Тэгээ за амка тэр сургалтанд суугаад би яг иймэрхүү болчоод ирмээр байна гэж одоо нэг хүнд нэг тийм байдаг штэ. Төсөөлөл одоо тийм expectation юм уу? Нэг бүрчлэн бичээ. Тий, энийг миний саяхны шийдвэрлээс л та. Тэгээ одоо тэр чинь яг ингээд би нэг ганц л хүнийг мэднэ. Тэгээ бусад сургалт тавих маяг хүмүүсийн би бас сайн мэдэхгүй байна. Гэтэ бүгдээрээ би одоо нэг ном уншиж байгаа нөгөө 30 Days гэдэг Russell Brunson яг тэрний нэг ном баггүй. Тэгээд тэр 30 өдрийн ингээд ном уншаад өөртөө чаленжийг ингээд явж исэн чинь тэр ингээд дэлхийн ингээд бүх долларын ингээд миллионер болсон хүмүүсийн ингээд тэр ном нийт ингээд цуглуулсан ингээд 30 өдрийн чаленж ном байсан байхгүй. Гэтэ тэр хүмүүс миний тэр номыг уншиж байгаа бүх хүмүүс тэр сургалтанд явж исэн юм байна. Тэгээд миний уншиж байсан 2-3 номнуудын яг бүх хүмүүс яг тэр сургалтанд явж исэн байж таараад. За окей тэгээд ерөнхийдөө ингээд бүх юм цогц мэдээлэл тэнцэнээс авах юм байна. Өөрөөхөн би яг амьдралдаа өөртөө ингээд яг юм наажсэн гэж бодоод тэгэл за ер нь явъя дөө. Гэтэ чи бүр яг одоо амар гоё зам дээрээ явж байгаа юм шиг надад санаж гоё сэтгэлгээний дээр яа тэгвэл энд ирсэн их монголчууд агуу их яг л чиний 2-3 сарын өмнө бодож исэн бодлоор яддаг байхгүй. За нэг мөнгө цуглуулчаал. Тэгээл те гайгүй мөнгө хийчихэл Монгол руу яваа гэж юм. Солонгос байгаа хүмүүс шиг сэтгэдэг. Гэтэ энэ чинь Солонгос биш Америк те. Төлөө боломж байна. Гоё үнэхээр мөрөөдлийн амьдралаа бүтээх бүх арга зам байгаа. Тийм тэгэхээр зүгээр л нэг хар ажил хийгээд ч юм уу зүгээр л нэг мөнгөний ажил хийгээд явах шүү дээ. Бүр илүү гоё амьдрах боломж нэг байгаа. Тэгээ тэрийг чи олж харж байна те. Ийм амар хардворкийн араас чи майндаа ингэж гоё сэргээж чадсан байна гэдэг чинь. Тэгээ ийм хүн төлөвлөж байгаа гэдэг чинь амар
Ондоо байн багтаж шүү. Тhank you. Өөр юм байна. Ондоо Ягaalчгүй. Ингээл одоо нөгөө манай хин бэг хүрсэн штэ. Бэг ч Би бэкхээ сонссон. Бэг ч бас ингээл яг ийм ажлын ингээд дундаар би зүгээр ингээл баал явчихад. Ирсэн мөрсөө дээр би хизээрчихгүй штэ. Яа одоо 7 хоногийн цалин байхгүй болчихвол юу гэж боддог вүлээ бид нар чинь тийм үстэй. Өвдгөд болохоор одоо үнэхээр яг яалтчгүй өвдөөд ажилгүй байж бас болно штэ. Тэгэхэд ингээд зүгээр ийм хэрнээ би юмаа өөрчлөлмөр ингээл яг 7 хоногийн ингээд гарцтаад явна гэдэг чинь бас нэг бодлын бидний нөө хэтэрхий юм сиклд орсон болохоор яг тэгээд байгаа л да. Тэгсэн мөрчлөө нэг бодлын бид нар ялгаахгүй мөнгө өрөөд байгаа. Адилхан ингээ ажиллаж ээжтэй ингээ ялгаахгүй гараад л гараад. Тэгэхэд нэг зорилго тавиад харуулах. Мөнгө ерөөсөө бодож болохгүй юм бэл. Яа тэгэхээр чи ийм юмд мөнгө үрлээгээд мөнгөгүй боллоо гэд чи стил мөнгийг уус олж болно шүү дээ ажиллаа гэдэг. Яаж л ингээ зохицуулж болно. Тийм байдаг байхад бид нар ерөөсөө өөрсдөндөө тэр ялангуяа оюундаа оруулах байгаа хөрөнгө оруулалтаас бол татах баг ёсгүй юм шиг санагдсан. Ялангуяа ингээ залуу хүмүүс. Яа, яг үнэ. Яг зөв ярьж байна. Гой сонсогдож байна. За тэгвэл амка одоо тэгвэл хайр дурлалын асуудал дээр юу болж байна? Тий, октодтай онлайн дээринг эдэр хийв. Яа. Завгүй байсан уу эсвэл завгүй байсан бахаа. Завгүй. Тэгээд ер нь бол тэгээд 7 жил сингл явж байгаа шүү дээ. Оо тийм үү. Тий. Миний одоо урдсан нөгөө та ингээ сая ингээ 10 удаа ажил хийсэн шүү дээ. Чи найз өхөнгө болохоор амжиж байгаа байхгүй юу? Чи ер нь болох шүү. Найз өхөнд бол амжихгүй шүү дээ. Тэр чи тэрэндээ ингээ хамаг юм явж байгаа шүү дээ. Яг буруу үнээс буруу асуулт. Би авка үдээгүй бэ. Цаагаар болгож өгтэйгээ болоод энэ. Ямар санд бол 2 3 жил ингээ машин угаалтай хэлчихсэн тэр явж байгаа тийм чи найз өхөн мөхөнд бол шаал өөр юм бодоод амьдэр шүү дээ тэр чи. Одоо тэгээд ер нь Америкт хүмүүнтэй ингээд танилцаад ингээд хамт ингээд хичээж явах ер нь хэр тиймэрхүү боломжууд харагдчихэв нөө энтгийн охтууд ямар хөө санагдчихэв болдож үзсэн үү? Хөөштэй энтгийн охтууд ч хөөхөн яг ингээд бас зүтгэлтэй. Ер нь бол зүтгэлтэй энэ чи юусаа ер нь залхуу байна гэдэг бол баг боломжгүй зүйл. Ер нь бол өөрөө. Залхуурж ер нь гэж хоошоо суусан мус хүн ер нь бол байхад жоохон хэцүү газар гэж бодож байна. Тийм. Цагаар юм. Тийм учраас зүгээр ингээд амьдралаа болгоо явж байгаа юм бол ир имгэлтгүй бүгдээрээ л мундаг л байгаа юм л та. Тэгээд охтуудын хувьд тэгэхээр би бол нэг амар яарахгүй байгаа. Нэг тийм амар тийм юм уусаа хайж харахгүй байгаа хүмүүсээс. Тэгээд яал тэр над ингээл одоо санаа тавих хэвээр зөндөө асуудал байгаад байдаг. Өөрийгөө бас би өөрчлөмөр байгаа. Өөртөө сэтгэл хангалуун биш байгаад байдаг. Тэгээд тийм болохоор бас стил бас миний ингээд financial clock маань бас яваал байна. За тэгвэл агаастай жод Америкт ирж харан болчлоо. Монгол охтуудаа хийх юм уу? Ирээдүйдээ одоо тий сквал Америк охтуудаа гэх юм уу? Америкчууд жаахан янз янзын орны хүмүүс амьдардаг болохоор тий ямар охтууд нь илүү хөөрхөн харагдчих. Тэр талаас нь асуувар штаас. Надад бол Монгол охтууд нь илүү харагдчих шүү дээ. Яа тэгэхээр би уусаа яг харьцуулж хийхэд амар хэцүү. Би нэг Америк охтууд харьцаж байгааг болохоор сайн мэдэхгүй юм. Яг ажил маж хийлсэн дөөш. Манай ажил. Яг хоо чи нөхөртэй шүү дээ. Нүү тэр жоохон хөөс тогтоод бүхтөө бэдэг үстэй. яг relationship үүдэндээ хэвчэж үзэж байгаа. Тийм. Гаднаасаа угаасаа би л юу нэг бүгд л хөргөл хайдаг шүү дээ. Ер нь тийм амар хэцүү харагдаад хүмүүс бас хов шүү дээ. Хөөх хүмүүс зөндөл байх. Хамка яж яхад нэгөө царайлаг айгу хөөхөн өндөр айгу хөөхөн залуугаа та нараа яг харах болох юм гэдэгтэйхээ бисгаар асууж байгаа зургийг оруулах байна. гоё өөрийнхөө тийм айгу өөрийн гэсэн ертөнцтэй залж шээ. Тэгээд тэр нь өөрийг нь гоё. Надаа наа чинь бол тэгтээ хаяа ингээд нөгөө амар өрөвч гоод би амка гэртэн болгож өгөх хөөх тиймгүүт ингээл би ингээл өглөө босоод медитейшн хийгээл тэгэл йога мөг хийж байгаа л ажил дээр жишээл 10 цагт ажил дээр ирдэг заяа. Баяр ингээ өглөө цаа. Тэнгүүл наа чин айл аж нь би тийм ингээл ногоортлоо унцараа байгаа л тэгэл арайч гэж юм нүрээ угаал ирж байгаа байхгүй. Тэнгүүл амк болохоор би медитейшн хийсэн, бясалгал хийсэн, би йога хийсэн. Тэгээд ажил дээр л ойрд ер нь бол ийм өөртөө нэг юм хэдэн өдрийн рутин гаргасан байгаа. Тэгээд заяа намайг хүртэл ингэж амар юм that's the way хийж авдаг тийм. Басны юм баймарын л одоо ингээд
За би яг хоо би ч юм болохоор ингээл ажлын үнтэй. Танаа найзууд ер нь юу гэж бодож байна? Танаа найзууд одоо Монголд аваа найзууд энэ төр байгаа штэ. Чиний талаар юу гэж юм бас нөгөө бидний үеийнхэн ч бас найз нөхөд мөхтгэлгээл ялангуяа амка ч жил гарны өмнө ирсэн болохоор ч бас тэр тал дээр юм байдаг. Танаа найзууд яаж юм ямар хандлагатай байна? Би нэг удаа биш нэг найзтайгаа хүнтэй ярьдаг юм дөө ээжтэйгээ ч юм хоорхон ярьж байгаа юм чинь нэг л. Ээж мэжтэйгээ тэг нэлийн цаг гаргаж яг ажил болгож ярихгүй бол ээжтэй нэг уцаар ярих юм бол 2-3 цаг ярина. Тийм болохоор тэгээд энэ хүмүүстэй нэг уцаар яриад байдгүй дээ. Ер нь найзтай угаасаа тэгэл анханаас гарахт нь би өсөө бүгд хэлцэх байхгүй найз нуусны уцмцаар яриад дүү мэдж байгаа сте тэгэл нийлээд зүрхэндээ угаасаа өгч чам. Тэгэл хэлэг өгөөд байл тэгэл бүгдийн ингээд зүрхэндээ тэгэл явж байгаа. Тэгэл намайг ч тэгэл байж байгаа. Энд бас найзуудтай зөндөө болсон уу ер нь? Тийм зөндөл ингээд буцаал ингээд нэмэгдээл. Гэтэ надад амар гоё юм ингээд Америкт ирээд найзууд амар гоё санагдаад идэх байхгүй. Яг нэг юм хүүхдүүд ингээд бид нар чинь бүүндээ ингээд яг адилхан даваал ингээд явж байгаа тий. Яг би нэгэ ойлгодог тэр талаараа тэгэхээр надад гоё санагдаад би яг гоё гэрмэр санагдсан. Тийм бисэндээ за маргааш одоо шууд таслах юм. Одоо он гарах гээд байна. Харин тийм ээ. Тэгээ ганцхан сарын дотор 25 онд жоохон бэлдэж орохгүй болохгүй шүү. Одоо сая яж би нэг чинь ингээд 25-ны ингээд жил ороод яа сая яс хэцүү байл шүү дээ. Энэ өнгөрсөн жил. Хаар. Бас жил орох хэцүү. Тэр чиг Монголын юм байт юм аа гэж үжиглээ орно. Мэдгүй өөрөө тэгж төсөөлөд болохоор тэр юм уу нэг асуудлууд нэг л ундарч өгөхгүй л. Гэр бүлээд одоо нөгөө нэг санхүүгийн юу арай гайгүй болж байгаа нь юу? Тэгээ одоо л арай гайгүй болоод би аав ээжтэйгээ ингээд ярилцаад тохиролцоод манай аав ээж маань бас намайг чадхаараа дэмжиж нэг хүүгээсээ нэг тийм ингээд татаа төтлөө ингээд болоод ахгүй те ингээд миний хүү бол манай ээж нь ярих болгондоо тэгвэл наана ингээд өөрөө болгол амьдралаа зохиол гэдэг. Би тэгээд яс юу бодож наашаа ирснийг мэдж байгаа юм чинь тэгэл бас яг зорилгондоо хүрж иж сална ш тэгэл ямар ч гэсэн наата чинь тусчаа. Тэгээд одоо ямар ч гэсэн нэгээд машингүй бол жоохон хэцүү байна Америк. Нэг хэцүү байна. Жоохон нааш тааш бүх юм амар хоолтой хотын төлөвлөлтөй айгуу сайтай. Бүх зүйл ингээд зайтай ингээл бүгд ингээд зохицуултаа айгуу сайтай. Тэгээд тийм болохоор ингээд машингүй амьдрах нь жоохон надад хэцүү их зардал өндөртэй санагдсан. Тийм болохоор нэг мөсөн мөнгө цуглуулж байгаа машин авал зүгээр шүү дээ. Одоо нэг Монгол руу нэг мөнгө болохгүй машин авах нь зүгээр. Ашигын дэлгэд ер нь бол Америкт ажиллаж амьдрахад ер нь бол маш амархан. Ерөөсөө л зүгээр л ажил тэгэл болоо. Ажлынхаа хажуугаар тэгээ ажиллаа сураад ирэхий чинь дараа ингээд хүнд нэг ингээд арай нэг ажилтаа санаа зовхоо болдог нэг цаг хугацаа гарч ирнэ. Тэрэндээ ингээд юу хийх ингээд хайгаад идэм бил. Юу хийх. Тий одоо яах вүлээ? Би одоо ингээд ажил маань болчлоо шүү дээ. Ажил маань ингээд болчлоо. Одоо ингээд өөр юм руу ингээд ямаар ингээд ихэндээ нэг тийм юм хайж ингээд жоохон ингээд зугаа цэнгэл мэнгэл хөөн ингээд залуу ялангуяа наа чиг ингээд ганц бие залуучууд бол нэг жоохон дийлэхтэй яг тэгж харагдчихлаа ингээл. Яа ингээл хийх юм болоод ирэхээр ингээд зугаа цэнгэл нь ойрхон. Зугаа цэнгэл рүү эхлээ явчих гад жам сангадад. Ер нь жоохон нэлээ өөрийгөө барихгүй л сул тавьчих юм бол ер нь тэгээд хэцүү юм байлээ шүү. Тэгээ ууж идээд явхаад тахаар тэгээ бие минь муудаад энэ ч ерөнхийдөө хүмүүсийн бие нь муудж байгаа шалтгааны хийх нь ингээ муу зуршлаасаа л болж байгаа. Ер нь бол өөрөө хангалттай ер нь эрүүл амьдарч болохоор тийм орчин гэж санагдсан. Эрүүл аюулгүй тий аюулгүй л аюулгүй. Ялангуяа яг Washington DC чинь бас улсынхаа нийслэл нь болохоор ер нь гэмт хэрэг мэрэг гаралт нь бол хамаагүй байгаа байдаг. Яа тэр бол яг үнэн. Яаж л бид нар чинь нөгөө Монголыг бодоход хизээл бол хизээ жимс ногоогоо аваад иччих болж штэ тийм үстэй тий витамин аваад уучж болж байна ингэж тийж болж байна. Тэгэхээр бас нэг бол айгүй гоё юм ярьж байна. Амкаас дөнгөж нэг жил гархан болчоод ийм юмыг айлж байна харцсан байна гэдэг чинь бас айгүй мундаг байна. Дараа угаасаа чиний угаасаа ингээд ирээдүйн чинь гэрэлтэй гэж нэгдэг штэ. Яг л тийм л байна. Тэгээд одоо ирээдүйд ер нь бол юу төлөвлөж гин гэж асуухан ч цаашаа ингэж айлж байна. Сургалтанд явах гэж нэгээ тэгж гин тэрүүгээр айгүй тийм
айгүй өөр олцоод ирнэ гэж чи өөрийгөө хөгжүүлнэ гэж бодож байгаа болохоор тэрнээс чинь дараа нь би бас юм асуумаар санагдаж байна юм л ирж ирсний чинь дараа за амкагийн сургалт ямар гэлээ тийштэй тэр нэрээ бүр амар би бүр амар ярих юм тэрх баха тэр бүр алах баха би яж та одооноос ингээм амар догтлох маань нэг ихэлсэн ерөөсөн байж чадахгүй одоо яг л ингээ фокуслал за 2 сар хүртэл гүрийн Тэгээ амкагийн сайн гаргаж ирсэн үзэг надад амар таалагдлаа. Яг нөгөө нэг энд байгаа залуучууд маань яг тэгдэг байхгүй юу? Ингээд ажилтай хичээлтэй тэнгүүдлээ ганц амар одоо нэг амарч байгаа өдрөө за амарчин яах вэ? Уух уу юм уу те. Тэгээ хийх юм өөр нэг олж чадаалаа байхгүй. Тэр хийх юм олж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр яг уртаа яг зорилго тавиад ингээд явчих юм бол те Америкт бол хийх юм зөндөө байна. Ингээд яах юм зөндөө байна те. Битггүй надаа бүр ингээд миний амралтын өдөр амар завгүй өнгөрч бүр ёо бүр заримдаа би бүр ингээд манай нэг нөгөө ажлын охин дөхөхгүй те тэр охин болохоор ингээд ажилдаа аваад тэгээл болоо заяа. Тэгэд нэг 7 хоногийн нэг 35 цаг 35 цаг л ажил юм уу та. Ёо би бүр тэр охины амьдралаа нэг 7 хоног цэндээ амьдарч үцгээсаа гэж утдээ шүү дээ. Би жоохон ядраад байна. Би 7 хоногийн 60 цаг нормал хэвчээ шүү дээ. Ямар ажилтай тий. Тэгсэн амкад ийм их одоо ирээдүгээ ингээ бодох өөр юм ингээ тгий гэсэн санаа орж ирж байгаа нэг ч амар байхгүй. Би жоохон залхуурал байгаа юм. Ус амкагийн яриаг сонсонгууд одоо би бол амар залхуу байхгүй. Амралтын өдөр гэж юусээ ярьж болохгүй юм байлээ. Би бас яг тэгж бодоод миний амралтын өдөр бас амар завгүй өнгөрөөд хувийн ажлаас гарна хувьсгалын ажлууд гарч ирэх тийм. Айгүй хэцүү шттэ тэр чинь яг амралтын өдрөө өөртөө зориулах биш. Одоо чи орой ээлжний ажилд бол өглөө чам зам гарч байгаа. Өглөө ээлжний ажилд бол орой чам зам гарч байгаа. Өдөр болгоно 1-2 цагийг нь өөртөө наагаад тахад л магадгүй хоошлохгүй тийм амралтын өдрөө гэж тийм өдөр болгон тэрийг ингээд байнгын хийж явах юм бол магадгүй 2-3 жилийн дараа үр дүнгээ өгнө. Одоо ихтэй хоёрын ихтэй энэ хийж байгаа зүйл чинь ч гэсэн бас ингээд нэг зүйл байгаа байхгүй юу? Яг ингээд магадгүй 2-3 жилийн энэ подкаст ямар үзэгчтэй яаж явах юм мэдэхгүй шүү дээ. Бүр том контентны төвшөнд ингээд хүрээд явах юм уу те? Бүр яаж л бол яаж хөрвж болно шүү дээ. Энд чинь өөрөө ихтэл واخхгүй юу? Ерөөсөө ингээд үйлдэл нь өөрөө бүх юмний хариулт болж байгаа байхгүй юу? Тойроос яг тэгэж харж акшн ахын те. Тэгээд араас нь ингээд бүх юмнуудаа ингээд хийгээд ямар ч ясан эхлүүлчихье гэж бит хоёр яг бодож байсан. Ерөөсөө raw action. Ямар ч хамаахгүй ажиллаж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа, сургууль явж байгаа, ажиллаж байгаа, тэгж байгаа. Гэхдээ яг энийг хоёлаа ирээдүйдээ зарцуулчихъя гэж үзсэн. Гэхдээ эхлээд болоод жоохон хэцүү байсан угаасаа нөгөө ингээд яг нэг аль хужааны нэг болцсон байсан юм дээр дахиад нэг илүү юм гараад ирэхээр чинь хүн чинь тэрэндээ санаа зовно, тэрэндээ стресс нь яг нөгөө дөнгөж эхэлчихсэн болохоор тэгжээсээ одоо тэгтээ арай гайгүйтэй нэг юм бит хоёр нэг би биенийхээ үүрэг шиг юмтай болцсон. За оюука угаасаа энийг ингэчих юм чинь биенийхээ ингэчих гэх нэг хоёлаа нийлүүлээл ингэдэг ч юм уу. Яг нэг тийм болж эхэлж байгаа ашгүй. Одоо нэг 10 дахь дугаараа цацж जैन. Тэгээд 10 дугаар болчихлоо тээ. Тэгээд яг 10 дахь дугаар дээр бас яг амкаг оруулж ирсэн дээр би бүр амар баярлж байна. Амар гоё. Гэтэ аюу гинтийн боллоо тээ. Хамгийн ихний дугаар. Тий 12 сарын хамгийн ихний дугаар. Тий 12 сарын 1-нд би тийм дугаарыг бичиж байгаа. Гэхдээ 12 сарын хэдэн 2-нд орно шүү дээ. 2 юм уу 3-нд орно тийм. Тэгэхээр хүмүүс айгуу гоё тийм мотивашн болоод дараагийнхаа жилдээ илүү нөгөө нэг план хийгээд гоё юм хийгээрэй л гэж одоо зүйлээд. За одоо хоёроос сүүлийн асуулт. Тий сүүлийн нэг 2 асуулт байгаа. За Талин тах. За би хамгийн Америкт ирээд заяа одоо энэ жил 2 жилийн хугацаанд ер нь яг ингээд бодоход хамгийн хэцүү бүр яг ингээд give up хэмээр үе чинь ямар үе байсан бэ гэж ханд. Тийм үе байсан уу? Байсан. Яагаад тэгэж бодогцсон бэ? Энд ч байгаа баг бүх хүмүүс яг надтай ерөнхийдөө жоохон ойролцоо зүйл хийх болов гэж бодож байна. Их нь. Яг ингээд Монголд байгаа хайртай хүмүүс ч яг өвдөөд ирэхээр яг ямар нэгэн Монголд болохоор очиж чадахгүй учраас энэ чинь тэр сэтгэлийн зовлон жоохон хэцүү юм бэл. Яа. Тэрэн дээр бол ингээд манай аав сайхан ингээд асуулт ороод гэх юм уу. Тэгээд нэг жоохон бэртэл авсан. Тэгээд яг тэр яг хэсэг хугацаанд би бас яг ингээд яг жоохон өөрийгөө алдсан. Яг нөгөө зугаа сэнгэл гэж ярьжсэн шүү дээ. Яг ингээд алддсан байлээ ингээд
хамаа намаагүй яваал те. Ингээл нэг юу ч хамаагүй юм шиг санагдаал те. Тэгэл яг үндэ би энэ чинь хөдөлмөрлөөдөг уулны хайртай хүмүүсийн төлөө хөдөлмөрлөөдөг. Тэгээд тэр ид маань ингээ байхгүй болчих юм бол бас би яах вэ? Энд ч гэтээ миний одоогийн бодол ч те. Магадгүй би ирээдүйд ихнэр хөвгтэй болчих юм бол миний зорилгоос өөр болно те. Өөрхөн гэрхэн төлөө явна шүү дээ. Одоо ингээд би ингээ ганц би ингээ залуу нэгэл аав ээжийнхээ тийм дээрээс явц учраас тэр л жоохон яг сэтгэлийн яг зогно яг хэцүүлээд юм л юу ч чадахгүй. Тэгээд ингээ сүултээ ингээд би одоо өөр энэс гарахын тулд одоо тэгээд жоохон оюун санаагаа ингээд удирдах сурах шаардлагатай болж байгаа байхгүй. Яг л тэр угаасаа Andrew Tate хэлсэн байдаг. Чи энэ universe энэ ертөнцид чи юу ч үддэж чадахгүй. Чи цаг агаар ямар байхаг үддэж чадахгүй. Чи энэ ертөнцид ганц үддэж чадах юм чинь чиний бодол. Чиний mind байгаа байхгүй. Тийм учраас чи өөрийнхөө mind-аа л өдөрд, өөрийнхөө emotion-оо өдөрд чи л өдөрдөж чадна гэдэг. Юу нь бол хинч өдөрдөхгүй юм байна, хинч туслахгүй байна. Яа. Цан. За одоо. Next. Америкт орж исэн. Америкт болж исэн. Хамгийн жаргалтай үе чинь ямар үе байсан бэ? Яа, зааж та хизээ жаргалаа. Флорида байж жаргалаа уу? Зөв яах вэ? Тим жаргал тий. Нэг айгуу нэг яг нэг өөрөөр багтсан үе. Анхны яг Монгол руу явуулж исэн мөнгө юм уу да? Оо тийм. Яа. Би бас ер нь бол цалингийнхаа яг ингээд Монгол руу явуулах мөнгө нэлээд жон цөлүүлж байгаа нэг дор өгсөн юм уу? Яг тэгсэн чинь яг надад л гоё санагдсан. Би өмнө ингээд Монгол тэгээд өдрийн 24 цагийн 16 цаг нь ингээд машин уул дээр ажиллаад арга гэрлэгөө тэгээ мөнгө явуулаад өөрөө ерөөсө халаасны мөнгөгүй. Тэгээ баар мааранд ороо шоуд бол такси мөнгөдлөл нэг пив л авдаг те. Тэгэл нэг мөнгө төгрөггүй. Пив аваас те. Нэг пивод дэд чинь 4-5 цагс. Тэгэл ер нь бол тэгээ ер нь ингээл байнга л ингээд өөртөө нэг юм наадгүй ингээл тэгээ ингээд байдаг байсан. Тэгээ яг тэгж их зүтгээд байгаа мөртөл нэг ерөөсө болж өгдөг байсан. Ингээл ийм рүү явуулаад ингээд тэгэл мөнгө тусчдаг ерөөсө 2-3 сая чинь тэгэл дуусна. Тэгэл өөр чинь ерөөсө ямар амар ч авдгийн зүгээр сав байц. Шап гал авчиж байгаа юм чи. Тэгэл яг энэ чинь үрж ирээд би ингээд өөрийнхөө амьдралах сургалтын төлбөрөө төлөөд амьдрах байрныхаа газрыг төлөөд өөрийнхөө хоолж унж хуцлах өөрийнхөө бүх юм ингээд бүгдийг ингээд бүх спендээ ингээд зараад тэрнийхээ гадна гэрлүүгөө ингээд явуулах мөнгөө бас менеж хийж болж байгаа байхгүй. Тэр нь надад амар гоё надад гоё аз жаргал өгчсэн гэх юм уу. Яг л миний амьдралд Монголд би ингээд 2-3 жил ингээд Улаанбаатарт ингээд 5-6 жил амьдрахтаа яг тэгж чадахгүй байсан байхгүй. Яг үнэхээр нэг зүтгээдсэн мөртлөө сөө ингээд яг өөрөөсөө илүү гарч чаддгүй те ингээд урдх юмнаас илүү гарч чадахгүй байгаад байсан. Тэгсэн чинь ингээд Америкт ирсэн чинь ингээд бүх зүйлийг ингээд зохицуулж чадах чадaltaй болсонд бол баярсан. Яа. Тэгээд хамгийн анхны мөнгө явуулж байсан мэдрэмж нь. Тэгээ надад бол гоё юусэн яа. Тэгэл би за одоо ингээд энэ ирч ирээ гэл тэгэл яг өөртөө урам өгөөл за окей гэл тэгэл. Гоё мөнгө тийсэн. Одоо тэгвэл хоёлаа дахиад амкагаа нөгөө 2 сард яваад ирлээ цуг юм. За оюугаа цуг явсан ч гэсэндээ ямар ч энэ хоёрыг тэгвэл заяа би өөрж оролцоолно. Би тохоор гуруулаач чадсан юм шиг юу ч болж магадгүй ирээдүйд. Яг амкаа намайг яг ингээл юу ингээ огтоодох юм уу? Чиний галч нь шүү дээ. Чиний галч нь нэг л асна. Яг ингээл за тэгэл төмөр. Бэлцгаа одоогоос өнөөдөр юм бол өнөөдөр юм заяа. За тэгвэл тэгээд амкатагаа ивентэд яваад ирснийхэн дараа хоёлаа бас дахиад ярилцъя. Одоо энэ удаагийн дугаараар амкагийнхаа гоё тий илүү яаж туулж ирсэн ингээд амкатагаа юу ерөөхий танилцчихлаа. Тэгээд за амка series дугаар 1 үнэхээр мундаг айн багч чинь тий. Тэгээд яг одоо бодож байгаа зүйлсээ хизээж хандрахгүйгээр үргэлжлүүлэн хийгээрээ тэгээд үргэлж бас дэмжнэ тий. Тэгээд яг амка яг ингээд Gen Z төлөөлөл байсан. Гэхдээ бас дээрээс нь бас манай амка маань Gen Z гэлтгүү амар их туршлагатай айгу мундаг залуу бас байсан. Та бас тэрийг харсан байх гэж бодож байна. Сонссон байх тий. Сонсон тий айгу мундгийн сонсон байх гэж бодож байна. Бүх сайхан
бодож байгаа юмуд нь бүтээсэй гэж ерөөй. Тэгсээ тий баярлалаа та хоёр ч гэсэн. Тэгээ та хоёрын ч гэсэн яг ингэ хийж байгаа юм үнэхээр гоё. Одоо ингэ цаашдаа орох хүмүүс нь баг улам л амар л болоод тахах гэж би бодож байгаа. Яа тэгэхээр одоо ингээд эн чинь ингээл удцсан хүмүүс бол бүр амар зөвлөгөө өгнө шүү дээ. Би ингээл ажил байр дээр ингээл хаяа зүгээр нэг ахмад хүмүүстэй ингээд таарахад л над бүр амар юм хэлчихэл. Яадаг юм би бүр ингээл тийм юм байна да гэл ингээл сууж байгаа юм чаа. Хүмүүс бол одоо дараагийн ингээд орох жоо настай хүмүүс энэ чи бүр ингээд 10 жил болсон хүмүүс юм дөө тий. Амар хүмүүс ярих хаа. Тэгээд бас энэ сонсгоо хүмүүс маань гэсэн жоохон гэсэн юм ойлгож авч байгаа. Ахын зөвлөгөө битүүр гэсэн өөрсдөө аюул Тийм Wonder Girls Journey штэ тий. Journey Таараас өөрсдөө бас тэрийг яг энэ ажил дундаас ингээд үзүүлэх тийм тэрнээс байна. Ингээд өнөөдөр амка яг ийм залуутай яг ингэж харахаас илүү дотор юу басан яасаасаа тэрнтэй ингээд харах чинь ингээд харах үнцэг амар өөр энэ хүнээс хэдий ингээд хоёроос жоохон дүүч гэсэндээ суралцах амар зөндөө байгаа. Тэгээд тэр болгоно ингээд бас хоёр одоо хойлохноо аваад бас махгүй хүмүүс сонсолноо авахгүй гэрээ тий. Тэгээд сонсох нэгийг сонсоорой. Тэгээд амкагаас маань одоо ингээд асуултууд байвал комментэн дээр үлдээгээрэй. Ямар байна, яах вэ гэх юм бол дараагийн нөгөө нэг ивентэд яваад ирсэн дугаар дараагийн дугаар дээр Amka series хоёр дээр яа. За тэгээд Wonder Girls Journey-гийн 10 дугаар дугаар энд хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл сонсон сонсогчдаа баярлалаа. Тэгээд бид хоёрт гоё subscribe, like дараарай. Баярлалаа. Баярлалаа.